Завхан аймгийн Тосон Цэнгэл сумын 10 жилийн төгсөгчдийн спортын наадам өнөөдөр боллоо. За энэ тэмцээн спортын 3 төрлөөр үргэлжилнэ. Завхан аймгийн Тосон Цэнгэл сумын ерөнхий улс хурлын сургуулийг 1992-оос 1999 онуудад төгсөгчдийн спортын наадамд нийт 20 багийн тамирчид оролцлоо. Үе үеийн төгсөгчдөөс гадна тус сургуулийн үе үеийн багш нарын баг энэхүү тэмцээнд оролцсон байна. 3 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдсан тус тэмцээнийг энэ жил 1998 оны төгсөгчид зохион байгууллаа. Тэмцээн сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис гэсэн 3 төрлөөр болж нийлбэр дүнгээр шилжин явах цомын институт тодруулсан юм. Улмаар 3 төрөлтийн нийлбэр дүнгээр 1995 оны төгсөгчид бусад баг тамирчтай манлайлан тэмцээний шилжин явах цомын эзэд боллоо. Энэ тэмцээнд одоо хөдөө орон нутгаас бас ирж оролцож зохион байгуулах үйл ажиллагаа бүх юмд нь оролцож байгаа багшийн хувьд баяртай байна. Тэгээ энэ үйл ажиллагаа улам цаашид Тосон Цэнгэлийн сургуулийн үе үеийн төгсөгч нарт улам их ач холбогдол өгж дараагийн үеэ спортын төрөл бүрийн шатанд бэлтгэхэд нь нэлээд тус юм өгөх хаа гэж бодож байна. Завхан аймгийн Тосон Цэнгэл сумын ерөнхий улс хурлын сургуулиас спортын олон алдартнууд төрөнгарч төв дэлхийн Монгол наадмын дэвжээнд нутаг орноо үеийн үед дуусгаж байсан түүхтэй. Тухайлбал үндэсний сурын даяар дурсах мэрэг Монгол Улсын аяв тамирчин Шагд Сүрэнгийн даваахүү, дэлхийн дээвэр Эверестийн ноён оргилд гарсан анхны монгол эмэгтэй, уулын спортын 7 ноён оргилд хүрсэн анхны монгол хүн Монгол Улсын аяв тамирчин Бадамгаравын Тангаамаа, Монгол Улсын Додмонлав яч Төмөрбаатрын Галбадрах, Монгол Улсын харьцаг Шүхүртийн Уланбаяр нарын тэргүүтэй үндэсний болоод их спортын алдартнууд төрөн гарсан түүхтэй юм а.